Ерөнхийдөө сүүлийн байдлаар датагаас харахад гадаад худалдаа тэр дундаа экспорт бол нэлээдгүй дүнгээрс өссөн хөдөлгөөнтэй байгаа даа. Энэ дундаас мэдээж олон улсад үнэн нь бол нэлээд хэлбэлцтэйгээ алт болон за нүүрсний үнийн хөдөлгөөн экспортод бас ямар гол нөлөө үзүүлсэн бэ? За 2026 оны эхний 5 сарын байдлаар Монгол улсын гадаад худалдааны нөхцөл маш сайжирсан, эерэг үзүүлэлттэй гарсан. Экспорт өмнөх оны мөн ихтэйг харьцуулаад үзэхэд 57 орчим хувиар өсөж 8.5 орчим тэрбум ам долларт хүрсэн. Үүнийгээ дагаад гадаад худалдааны тэнцэл 3.5 тэрбум ам долларын ашигтай буюу өмнөх онтойгоо харьцуулахад 4 дахин өссөн ийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энэхүү өсөлтийн гол цаа шалтгаан гэх юм бол алт, зис, нүүрс гэсэн үндсэн 3 уулуурхай бүтээгдэхүүн явж байгаа. Эдгээр 3 бүтээгдэхүүн бол нийт экспортын 87 орчим хувийг дангаар бүрдүүлж байгаа. За эцэс бүтээгдэхүүн бол энэхүү 3 бүтээгдэхүүнээс гадна бос бүтээгдэхүүнээ оруулаад үзвэл 92 орчим хувийг бол бүрдүүлж байгаа. Тэгэхээр зэсийн баяжмлын экспорт бол нийт экспорт 3 тэрбум ам доллараар өсөхөд 2 тэрбум ам доллар өссөн буюу 3.2-ыг нь бол дангаар бүрдүүлсэн юм үзүүлэлттэй. Харин хоёрдугаарт нь бол нүүрс, гуравдугаарт нь алт бол экспортын өсөлтөд бол эхний 5 сарын байдлаар тус голлох нөлөөнүүдийг бол үзүүлсэн байна. Тэгэхээр бодлогын хамгийн чухал асуулт нь бол одоо яг бид хэдэн долларын экспорт хийгээд байгаа нь биш, цаашид энэхүү өсөлт бол хадгалагдах уу гэдэг нь бол чухал. Тиймээс энэхүү 3 бүтээгдэхүүн бол энэхүү асуултын гол хариулт нь болоод байгаа. Тэгэхээр эдгээр 3 бүтээгдэхүүнийг тоо хэмжээ болон үнийн дүнгээр задлаад цаашид нэлийн дэлгэрэнгүй авч үзье. За нэгдүгüүрт нь бол экспортын гол хөдөлгөгч хүч болсон зэсийг аваад үзэх юм бол зэсийн өсөлт бол маш эрүүл өсөлт хадгалагдаж байгаа. Учир нь тоо хэмжээ болон үнэ хоёулаа зэрэг өссөн байна. Үүнд бол хоёр гол хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгüүрт нь бол тоо хэмжээ талаасаа оюутлогын далд уурхайн олборлт эрчимжиж бодит үйлдвэрлэл өссөн нь бол тоо хэмжээг өсгөхөд нөлөөлсөн. Хоёрдугаарт нь бол дэлхийн зах зээл дээр зэсийн нийлүүлэлт бол хомос хэвээр байгаа нь бол үнийг өндөр түвшинд бол дэмжиж өгч байгаа. Түүхэн дунджаасаа бол өндөр байлгахад бол голчлон нөлөөлж байгаа юм аа. Тэр өнөөдөр бол Лондонгийн металлын бирж дээр бол зэсийн ханш бол 13,300 орчим ам доллар дээр бол арилжаалагч байна. Түүхэн дээд түвшинд бол нэг 14,500 орчим долларт 2026 оны 1-р сарын сүүлээр бол хүрээд байсан. Одоогийн байдлаар түүхэн дээд үеэсээ доогуур арилжаалагч байгаа гэсэн дунджаасаа бол өндрөөр арилжаалагч байгаа нь бол бидний хувьд бол сайн мэдээ. Тэгэхээр богино хугацаанд нэг эрсдэл байгаа нь бол Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой хүлээлт бол нэмэгдэж Албаны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлогоо цаашид өргөжлүүлж чадахгүй байх вэ гэсэн юм айдас зах зээл дээр бол нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор бол зэсийг ам долларын ханшаар илэрхийлж байгаа учраас ам доллар нэмэгдэх ханш чангарах тусам зэсийг худалдаа авахд үнэтэй болно. Тийм учраас эрэлт болон үн дээр бол богино хугацааны дарамт бол ажиглагдах төлөвтэй. Хоёрдугаарт нь гэх юм бол урт хугацаанд бол зэсийн эрэлт бол өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Учир нь гэх юм бол хэмэл оюун ухааны дата төвүүд сэргээгдэх эрчим хүч цахилгаан сүлжээний нийлүүлэлт зэрэгтэй холбоотойгоор бол одоо эрэлт бол урт хугацаанд бол хэвээр өндөр хэвээр хадгалагдах төлөвтэй байна уу гэж бол харж байна. За нүүрсийг аваад үзэх юм бол экспортын орлогот бол 3 тэрбум ам доллараар нэмэгдэхэд бол 950 орчим сая ам доллараар нэмэгдсэн нь бол голлох нөлөөг үзүүлсэн байгаа. Тоо хэмжээ болон үнийн дүнгээр нь задлаад аваад үзэх юм бол үнэ өсөөгүй. За харин тоо хэмжээ бол нэлийн өссөн юм дүр зурагтай бол харагдаж байна. Тэгэхээр Далианы бирж дээр бол 1 тонн коксчих нүүрс бол 1200 орчим юан дээр бол арилжаалагдаж байна. Он гарснаас хойш 1-ээс 5 сарын эцэс хүртэлх байдлаар бол нэлийн хэлбэлцэлтэй. За 950-аас 1250 юаны ханшийн хооронд бол арилжаалагдсан байна. Тэгэхээр эрэлт болон одоо тоо хэмжээ талаасаа нэмэгдэхүү, үн өсгүү цаашид гээд аваад үзэх юм бол энэ бол хятадын одоо гангийн үйлдвэрлэл болон үйл хөдлөлийн салбартай бол шууд холбоотой. Тэгэхээр энэхүү хоёр салбартай холбоод шинжээчийн зүгээс бол ажиглаад үзэхэд бол зах зээл дээр одоогийн байдлаар хараахан эрэлт хүчтэй нэмэгдэх юм дохио бол алга байна. За 3 дахь бүтээгдэхүүн нь бол алт байгаа. Алт бол одоо экспортын орлого 3 тэрбум ам доллараар нэмэгдэхэд бол за өмнөх оны мөн ихтэй харьцуулбал бол нэлээд доктортой байсан нөлөө үзүүлэлээ. Алт экспорт бол 23 орчим хувиар өссөн хэдий ч бит хэмжээг аваад үзэх юм бол өмнөх оны мөн ихтэйг харьцуулахад 3.4 тонноос 2.5 тонн болж бол буурсан байна. Тэгэхээр бол олон улсын бирж дээр одоо үн өссөн нь бол алтны ханш алтны экспортын орлого доктортой байхад бол голлох нөлөөг бол үзүүлэлээ. За нэг эрсдэл байгаа нь үн
одоо буурах ийм хандлага бол ажиглагдчихж байгаа. Алтны ханш бол түүхэн дээд үедээ 5500 орчим $1000-т бол нэг унц нь бол хурж арилжаалагдчихсэн. Одоогийн байдлаар бол 4000 орчим $1000 бол хурж буурсан байна. Үүний цаана бол Америк нэгдсэн улс болон Ираны энхийн хилэлцээр одоо байгуулагдаж геополитикийн нөхцөл байдал харьцангуй намдсан. За мөн хоёрдугаарт нь их юм бол яг Алтны хувьд үнийн талаасаа Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн түвшнөө энэ онд одоо 1-3 удаа хүртэлх нэмэгдүүлэх боломжтой гэж зарим шинжээчид үзэж байгаа. Инфляцийн хүлээлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бол үүнтэй холбоотойгоор бол ам долларын ханш буюу долларын индекс бол нэлээд чангарсан. Тэгэхээр алт улаан ам долларын индекс бол хоорондоо 3 амралтай буюу сөрөг корреляцтай гэдэг ийм бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр ам доллар чангарч байгаа нь бол алтны ханшид дарамт болж байна. Тэгэхээр одоогийн байгаа 4000 орчим ам долларын бүс бол цаашд бол дэмжлэгийн бүс болох уу? Эсвэл сая миний хэлсэн хоёр нөхцөл байдал шалтгаантай холбоотойгоор байдалд амжирх юм бол $4000-оос долларын түвшнийг сэтэлж засаг хөдөлгөөн бол цааш донд болж үргэлжлэх үү гэсэн асуулт бол одоогийн байдлаар бол хариулах бол боломжгүй. Зүгээр магадлалын хүрээнд л бол ярих боломжтой. Өргөн дур зургаар нэмэх 3 бүтээгдэхүүнээ амруулаад за экспорт болон гадаад худалдааны тэнцэлтэй холбоод яриад үзэх юм бол за зэсийн хувьд бол тоо хэмжээ бол үн бол нэлийн эерэг байна. За харин нүүрс бол үнийн түвшин тогтвортой. Одоо цаашд бол тоо хэмжээний өсөлтөд хадгалаад явхад бол зэс болон нүүрсний хувьд бол экспортын орлого 2-р хагастай тогтвортой байх төлөвтэй. Харин алтны хувьд бол экспортын тоо хэмжээ буурж байгаа энэ нөхцөл байдал үн дагаад буурах юм бол одоо өмнөх оны мөн үетэйгээр харьцуулбал алтны экспортын орлого бол бага хэмжээнд бол буурах юм нөхцөл байдал бол ажиглагдаж байна. Гэхдээ эцсийн дүндээ нийлбэр дүнгээрээ экспорт орлого өсөлттэй. За гадаад худалдааны тэнцэл бол өнөөдрийн 3.5 мянган долларын ашигыг хадгалах. За магадгүй үүнээс ч бол илүү нэмэгдэх боломжтой. Үүнд бол зис голлох нөлөөг үзүүлж байгаамаа гэж шинжээчийн зүгээс бол харж байна.